Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Тэгээд The Kicks podcast-ийн ээлж дугаар бэлэн болж байна. Өнөөдрийн зочин маань битгий сонсын UB comedy-ийн комедиан Ангараг. Би байна. Манай залуусаа яг хэд дэх дугаар гэдгийг мартчихсан сая. 6 дахь дугаар. 6 10 дотор 6 дахь дугаар. 6 дахь дугаар. За дараагийн чинь мэдээж бид нар бол UB comedy-гийнхнаа нэг-нэгээр навчирч байгаа. Кексийн бол чөлөөтэй сайхан нээлттэй ярьж байгаа Ангарага. За. Гэхдээ энэ удаагийн үзэгчтэй энэ удаагийн дугаараар бид нэр та бүхэнд зандан зоч авчирлаа гэж. Араасаа зандан. Тэгээ араасаа. За тэгээд хэдүүлээ өнөөдөр зочноо урьсан юм чинь бас тэгээ сайн сайхан подкаст 100 хэдэн дугаар явцсан байгаа юу? 120 мөр хийжлээ. 120. Сүүлийн үеийн подкастууд бүр арай өөр төвшөнд хүрээд тах шиг байлаа. Би сүүлийн хэдэн дугаарыг чи үзсэн 360 хийж гин, ууланд гал түүдэг галны дэргэд хийж гин тий. Ер нь бол гоё явж шүү. Тэгэл хийгээл шүү дээ. Хийгээл авах та. Зүг. За тэгээ наадмаа сайхан өнгөрсөн үү? Гэртээ юу? Гэртээ. Юун дээр нэг очсон шүү дээ. Содогийн кар шоунд дээр нэг очсон. Тэр өстө гоё болчихсон тий. Гоё болсон уу? Тэр нэг сул тал байсан. Тэр нь болохоор цөөхөн дуучинтай байсан. Бас дараа л алсан. Лоочныхан бүгд гараад тэгээд вандебо гараад. Тэгээд тусцсан. Ер нь бол машин дотор тэ дуугаа сонсонгоо хөхүүлэх боломж бол бүрдсэн байна да. Бас амар гоё л юм байлээ ер нь бол. Машинтай явж байгаа болохоор тэгэл. Тэгээ сүүлийн үед ер нь манай The Kicks podcast-ийн хандлт маш байгаа. Тэгээд 300 ямтсан subscribe хүрчлээ та бүхэндээ баярлалаа. Хайртай шүү. Тэгээ бас манай цэгээр бас нэлээд идэн залуучууд бичсэн байлээ. Цэг юу гэж яах юм? Юу гिचгээ. Хөөрхийн хөхтөг гэсэн үү? Аашаа тагилсан юм а тийм бичдэг шүү. Надруу нэг яг нэг хүүхэн бичиж байгаа байхгүй да. Орой мент гэсэн чинь би тэгээ профайл нь харангуйтай хариултны үеийг юу сайхан амраарай. Яа муухай юм чи. Ядаж нэг реакшн үзүүлэх хэрэгтэй шүү дээ. Арай мэд зэн тий. Та нар ямар их бичдэг юм? Чи худлаа. Битгий сонсын фэн бейс зөвхөн Бадрал дээр яваад ам уу? Гадаадаас бичдэг шүү дээ. Тэгвэл гадаадаас бичдэг юм бол өөрөө юу яг юм бит секс биш заяа. Нэг юм төсөөллийн ч биш заяа. Окей чи төсөөллийг бол хийж л байгаа хэл та. Нөгөө намайг харчаад нэг төсөөл. Ингээд нөгөө хол харилцаатай байгаа хосууд байдаг штэ. Тэр хүмүүс чинь ингээд нөгөө камера өгөөл ингээд бас харилцаатай ингээд байждаг штэ. Тийм юм хийжсэн үү? Гүү. За тэгвэл жоохондоо мессежээр ингээд тийм хийжсэн үү? Чи одоо яг хувцснуудаа тайлж чинь би бол одоо жоохон дооч юу бах тий тэгэл. Уусаа жоохноор яриалаа. Одоо ч жоохноо штэ. Тим яг мессеж үл явуулж байсан гэж. Гэтэ өмнө нөгөө нэг би чинь нөгөө найз хүнтэй байх таа штэ. Удаан ингээ зүгээр юм харилцаатай байх таа бол тиймэрхүү мессеж явуул байх штэ тийм үстэй. Тий. Тийм байна. Окей. Найз хүнтэй хэр удаж ирсэн юм нэ? Сүүлдөө нэг 6 сар болсон штэ. Тэгээд ядарсан. Бас нэг семестр үргэлжсэн байна те. Хүн сүүлдээ жоохон ядраад идэм байлээ. Тэгээд. За манай үзэгчид бас мэдгүй байж магадгүй. Манай Ангараг чи доо нөхлөө. Одоо хөнтөө штэ. 91. За тэгвэл залуу Ангараг 2 чинь 29 настай юм шүү дээ. 91 он. Гэтэ ялгаа нь юу гэвэл би цагаан сарын өмнө болсон би морьтой. Маньгүн хорог байхгүй юу? Надад морь байна. Түүнд хорог байна гэж. Унаг гэж. Би хорог хантай. Яг унаг гэхдээ тий евро унаг. Евро. Би унаг байсан бол фоны шахна. Азар хон юм даа. Хон угаасаа бооны гэж. Тийм байна. Тэг өнөөдрийн маань сэдв юу вэ зэгээ? Өнөөдөр хэдүүлээ ер нь бол Ангарагыгаа дуудаж ирээд нэг сэдв бэлдсэн байгаа. Тэр сэдвийг одоо золоо хэлнэ гэж. Тэр нь ер нь бол ер нь тэ араар тавилт болон тэ 3 дугаар этгээд байх манай Монгол улс чинь ер нь бас тэ гадаад иргэн яамны бодлого юу гэвэл мөнхийн хоёр хөрштэй Орос тэгээ хятад тэгэнгүүт нь бас давхар тэ 3 дахь хөрш гэдсэн бодлоготой тэгэнгүүт нь бас тэ бид нар бас тэ 3 дахь этгээд энэ талаар ярина. Ер нь бол
Араар тавьж байгаагүй шүү дээ. Боломж гарсангүй. Тий, ер нь гэхдээ яг ангараг маань ер нь бол энэ сэдвтэй бол яг уялдаа холбоотойгоор өргөцсөн биш шүү. Зүгээр цаг үеийн байдалтайгаа бид нар зүгээр ярьж байгаад бас дэлхийд дахинд бас жоохон хүмүүсийн анхаарлыг татаад байгаа сэдвийг бас хөндөө гэж бодоод энэ удаагийн дугаараар ярих гэж байгаа. Тэгээд тэр юу болсон бэ гэхээр Will Smith-ийн эхнэр нь ер нь бол би чамааг ингээд араар чинь тавьж исэн гэдгээ яг ингээд эхнэр нөхөр хоёр юм улаан ширээний хоёр талд сууж байгаад ер нь бол ярилцсан тийм одоо контент Facebook дээр бол амар хандлт авсан. Тэгээд тэр нь болохоор яг эхнэр бол ерөнхий юмнуудаа бүгднийг ярьж байгаа. Одоо жишээ нь би бол ингээд хоёулаа нэг 4-5 жилийн өмнө жоох асуудалтай байсан да. Нэг жоохон ингээд тусдаа тийм separate жоохон нэг юм divorce юм шиг болчих гээд байсан. Тэр үед бол би ингээд нэг од зал байлаа шүү дээ. Тэр чинь тэр хүнтэй болвол бит хоёр ингээд би биендээ эмчилгээ хийлтэй одоо сэтгэл санааны ямар амгаланг олоход нь би биендээ тусалсан. Гүнзгий. Тэрийг бол ерөнхийдөө гүнзгий эмчилгээ хийлээ. Deep healing. Тийм, deep healing хийлээ. Тэг яг Jada Pinkett Smith яг Will Smith руу харангуйтаа I felt so good. I didn't feel so good in a long time. Тэг яг гэр бүлийн хувьд болохоор нэлээд удаан хугацаатай ингээд хамт байгаа хоёр хүүхэд нь амар том болсон тий. Тэгээд яг сүүлд нь яг тийм ярьсан чинь Will Smith-ийн бас хандж байгаа байдал нь болохоор бас айгу хэцүү. Одоо яг та нар мем дээрээс зургийг нь бол харж байгаа бах. Яг царай нь бол нэлээд жоохон хүнд. Гэхдээ яг ярьж байгаа зүйл нь болохоор окей тий. Тиймэрхүү маркин тий. Яг ярьж байгаа юм хийж харагдаж болно. Гэхдээ яг нэг биеийн хилэмжийг харангуут нь бас хэцүү байгаа нь мэдчихсэн. Яас. Энэ тал дээр одоо жишээ нь яг ингээд гэр бүлээс гадуурх харилцааны талаар ер нь ангарах юу гэж бодож байна? Яагаад тэгээд яваад идэм бол одоо сексэндээ идэм бол уу яад юм бол эсвэл үнэхээр одоо сексэр deep healing хийгээд байна уу эсвэл зүгээр өөр хайр майр байгаад идэм бол юу гэж бодож байна? За ямар хэцүү асуулт вэ? Би нөгөө ихнэр аваагүй араар 50 мянга боломж гарч байгааг болохоор. Гэтэ ер нь бас бодноо. Бас бод юм аа. Тэ хүнд дурлж ирсэн үү? Үгүй. Чи ер нь дурлж ирсэн үү гэж. Би ер нь дурлж ирсэн. Дурламтгай юу? Гайгүй штэ. Гайгүй штэ гэж юу юм. Нэг дурламтгай биш ээ тэгээд. Ер нь бол жоохон голомтгоо. Үгүй тийм үү. Ер нь чиний чамд ер нь ингээд гадаа төрхөөр авч үзэх юм бол ер нь ямар эмгтээчүүд чамд таалагддаг вэ? Ингийн. Начиг уу? Дижи бодлоо. Ингийн. Нэг тийм амар ганган эмгтээлэг ганган цагаан биш үү те? Нэг ганган бас жоохон сонирхдаг шүү дээ. Зүгээр амар гоё агуу юм ингийн байдаг да. Нэг Пушкиний хэлсэн үг байдаг юм аа. Тэнгэрийн элчийг би дажлаа гэж бодохгүй байна. Ягаад гэвэл тэнгэрийн элч ингийн хүн байх хэвээр. Стим үг байдгийн. Зөө. Тий, тэгж бодож байна. Гэтэ одоо бодоод зүгээр ингээл авъя л да. Зүгээр гадаад төрхтөр ямар ч дан аршин ярихгүй. Кекстэй байх юм бол чи ингээд кексимэр санагдах охин чи яг юу н гоё байвал том хөхтэй юм уу, том бөхтэй юм уу? Хонц биш зөө. Хөхөт нэг хонц. За, надад бол ингээд бодож байгаа нь амар том хөхмөг харахаар нэг юм бөхс шиг агч магадаад нэг л би нэг хөхөндөө дуртай биш аахгүй юу? Тэг хөхөл нэг хамаагүй зөө. Өгзөг амар чухал зөө. Угаасаа өгзөг амар чухал байгаа байхгүй. Тэр чинь ингээд бас амар хөдөлмөр тэгээ дээр нэмээд өгзөг бас ингээд бас амттай харагддаг шүү дээ. Үнэхээр бас гоё хараг. Тэр нэг юм бас олон төрөл байна бас ингээд би бүр ингээд судлаач болцсон юм аашин сүлдээ. Нэг юм лирэн байна, алим шиг байна гэлөө. Надад алим шиг таалагддаг. Тэгээ алим гоё шүү дээ. Алим хөвгцөг тоглох гоё. Тэр жоохон сонин харагддаг тийм. Үгүй тэгэл янз л та. За. Та нарт бол тэгэл бөхсөл явахт болох юм байна дөө өгс. Гой бөхс гой тэгээд дээш тайлан нарийнхан майхан байвал бас амар шүү дээ тэгэл. Тэг ингээ амар гоё юм тайлтай амар гоё бөхстэй байжгаад мя байх тохиолдол байх уу? Байна. Ер нь хөвчлэн кекстэй юу? Тий. Яг гоо тэгэл дог стайлаар юу бол тэгэл зүгээр л нэг тийм тий нэг үйлдэлийг шаардлага байхгүй шүү дээ нөгөө охины үйлдэл тэгэл энд болохоор байна гэдэг. Тэгээ өргөн ташаатай охтууд ч бас яг юу байдаг шүү дээ. Чи ямар гэж боддог өргөн ташаатай охтууд? Амар өргөн ташаатай охтууд байдаг шүү дээ. Би ч нөө жижигэн биеттэй тэгээд нэг торж марцсан чи нэг удаа ингээд хөвтөд араас нь ингээд яасан аахгүй. Тэгсэн чи нөгөө өргөн ташаатай болохоор нөгөө зөрөөд минийх ингээд доор нэг нөгөөдийн дээр тийм доороо гараа ингэж яагаад ингэж доороо тавьчаа.
Наа заяа ямар өрөндө шатыг. Материал дотоош. Доор барыг дээр мэр ивж мэр. Гараараа ингээд хүнжлээ бөөнд энд нь тавьж. Асуудлаас байдаг юм билээ. Гэхдээ чи айгу буруу байрлал авсан байл л да гэж. Ах тэгэл мэдээгүй. тэгээ чамд бол ер нь тэр тухайн эмэгтэй хүн чамаас өндөр бол асуудалгүй юу? Асуудал байхгүй. Баггүй. Ямар асуудал байхгүй. Харин тэр эмэгтэй би бүр амар найрахад асуудал гарах уу? Найрахад. Чамаас өндөр байв. Асуудалтай хаа. Ер нь асуудалтай хаа. Гэтэ чи ер нь навал явж л байсан биз дээ. Ер нь л. Өөрөөс өндөр. Учиргүй өндөр бүл мэдхгүй. Би үнэхээр бас таарч байгаагүй зүгээр. Гэтэ нэг өндөр хүнтэй унтсан байд юм аа. Чиний хамгийн өндөр унтсан хүүхэн ямар өндөртэй байсан бэ? Хэр өндөрөөсэй? 80 гарантай л. 80 гарантай юу? Бараг модель. Гэтэ яг хөө тий чи ингээд юу яаж байгаа байхгүй юу? Өндөр хүмүүсийн хөлн тортой байдаг байгаа байхгүй юу? Одоо чи өтер ингээ үзгээ хоёулаа бараг адилхан заяа. Жохон зөрөөтэй. Босоод авсангоо би амар нахан болчих жоохгүй. Тэр хөл байгаа байхгүй юу? Тэгэхээр ингээ доор гагнагдангуут ингээ дээр ингээ толгой зэрэгцэд харж байгаа байхгүй юу? Би бараг том битэж юм шиг санаж магадаа. Хөл зүгээр юм богинохоо ингээ яг хөө хөлд ингээ ноглооч байгаа шүү дээ. Тэгэхээр бол би бол амьдралдаа эзэж нэг богинож байгаагүй. Яг үнийг хэлэхэд. Тэгээ босоод зогсоор богиндж болох юм тий. За ер нь бодъё. Тэгэхээр ер нь эрэгтэй намхан байгаад эмэгтэй өндөр байх юм бол ер нь ямар тэ байршлууд ер нь тохирох уу? Хамгийн одоо тий асуудалгүй. Зүгээр яг нөгөө хөл богинтой учраас нөгөө догийн стайл бол жоохон эвгүй байдаг л та. Тийм бах тий. Тэр стайл юм тий. Жоохон яадаг хгүй. Чи ингээ хөвтөнгүүд нөгөө юм бодоод ямар ч асуудал байхгүй жишээ нь тий чиний дээр гарчих юм бол догноос бусдын дээр гаагүй шүү дээ. Тэгээ зогсч мосчээ бол тэгээ бас яг доошоо ингээ жоохон хөл. Яг жоохон нөгөө Монгол гэрт байгаа дөрвөлжийн тий санал аванга тэрнээрээ гараад бас л шүү дээ. Гэхдээ ер нь ямар нэг юм шаардлагатай л болоод идэм юм тий гар мараа хажууд ингэж тавьж тэр бол яг өргөн ташааны асуудал байсан л та. Тэгээ өндөр байх юм бол бас яг жоохон өвдгөн доороо юм ивж байгаад бас боломжтой юм байна шүү дээ. Миний хувьд бол нэг өндөр үл нэг асуудал биш. Хамгийн том асуудал сонголт. За модчиг байвал жоох хэцүү байх гэж бодож байна. Чи гэж бодож байна шүү. Яа ингэс чи инээс дээш сонгохгүй үл яах вэ? Юу сонголт гэдэг Хөлн. Сонголт. Охтуудыг сонголттой бай гэдэг юм уу? Гэхдээ сонголт бас чухал юм шүү. Би бол тэгж бодож байна. Сонголтгүй бас хүн байд юм бэлээ. Тэ амар юм. Яа ингэсэн чи цаашаа сундгүй. Тэ чи хашааны наанаас ингээд мэдхгүй айгүй. Ямар ч сонголтгүй хүн бас байд юм бэлээ шүү дээ. Гэж би сонголттой лөө. Сонголт их зүгээр. Тэгэхээр ер нь бол өндөр нам нэг чухал ер нь байшил doggy style дээр. Одоо наахан залуучууд үзчихвэл доор комент бичээрэй зэ. Уус нэг асуудал байдгүй маа. Тэгээ ер нь бол том одоо би ингээд за яг жижигхэн те үнэн хэлээ үнэн. Тэгээ том залуучуудыг ингээд харахаар тэгтээ ингээд амар том бит хүмүүс хоорондоо унтгоот ингээд амар нэг өлөг хүрэл унтдаггүй нэг амар удаан унтаад идэх байхгүй ингээд мангар ингээд хийж ядаад ингээд хөдлөхгүй. За баг хөдлөл юм шиг гон тэгэл ингээд жижиг хүмүүс ч юм бол асуудалгүй маневр сайтай шүү дээ. Газ эргэж харж мараад тоош. Газ доор газ хөдөлж ингээд. UFC ингээ үзэнгүүт нь шүү дээ. Яг бүр хамгийн хүнжин хүмүүс амар удаан үзэлтэй хурд байхгүй. Тэгэнгүүт нь яг ингээд хөнгөнжин харангууд нь бүр бүгштэй ничигнуулдаг. Над яг тийм мэдээ төрдөг ингээд томчуудыг харахаар яг нэг хүнжингийн UFC үзэж байгаа юм шиг юу хийгээд байгаа юм уу? Яа та ингэж бодогддог шүү дээ. Би өмнө энийг бас хэлдэг л байсан. Ер нь бол амар том биетэй залуучуудаас ер нь жижиг биетэй залуучууд чармаалт сайтай байдгаа гэдэг юмыг бол яа тэгэхээр одоо өндрөөрөө жишээ нь арай намхан байгаад хар чинь ямар нэг юм дутаад шүү дээ. Одоо жишээ нь эсвэл өндөр залуучууд арай нэг нуруутай болохоор царайлаг харагдаад байдаг ч юм уу тийм. Тэнгууд ингээ арай намхнууд нь ингээ нэг жоохон дутуугийн юмнууд комплексүүд байгаад шүү дээ. Тэгж байгаа тэр нь нөгөө юмн дээрээ зүгээр халаад хайчээ гэдэг юм нь ороод ирчдэг байх гэж би боддог гэж. Жоохон шар байдаг шүү дээ. Шар байдаг. Тэгээд угаасаа байгаараасаа юм шиг том хүмүүс чинь жоохон удаан хөдөлгөнтэй шүү дээ. Ингээд хүн амт хөшөлж мөшлөнгөө нэг удаан ашиглал. Тэгэл жоохон удаан хөдөлгөнтэй шүү дээ. Тэгээ секси үдсэндээ яг ингээд хийж байгаа процесс нь хамгийн хурдан хүртэл нэг юм жоохон удаан байгаад дээ шүү дээ. Ер нь би бол ингээд өндөр том биетэй найзуудаа ингээд харж яхад бол ингээд Гэтэ яг хүний онцлог байх л да. Удаан дууданд ч дуртай байдаг хүмүүс ээж болно. Амар юм хурданд нь ч дуртай хүмүүс ээж болно. Тэр бол дагаас та. Хэрвээ хурдан байвал бас удаан хөдөлж болох байхгүй юу?
Ер нь бол. Тэр Тий. чинь Удаан хүн бол хурдан өсөлт гэдэг байхгүй гэж байна. яаж удаанаар ойших уу? Хэрхэн тохируулан хөдөлөх үү гэж. Асуудал байна. Тэгээ би бол яг тэр 3 дахь житгээд араар тавих тэр нэг юм ярж байгаа түүхгүй гэвэл тэр охин бас надаас өндөр байсан. 1.83 84-тэй Porsche охин. За. Чамаас тэгэхээр өсрэл нэг 10 см өндөр үү? 80 идтэй гэсэн үү? 83 би чи 80. 80-тай маа нэг өндөр биш л биш. Тийм. За. Нэг ялгаа байхгүй. Гэтэ ер нь бол чамаас өндөр л харагдах юм байна. Өсвөтэй хувцалтай байвал бүр ч өндөр юм байна. За. Тэгнь. Тэгээ би тухайн үед Варшавад амьдарч ирсэн. Тэгэл нөгөө охин манай одоо коллеж юу гэдэг юм блэ? Ахлах сургуулийн Porsche нь лицеум гэж байдаг. Тэр нь яг сүүлийн одоо төгсөх 3 жил ээш өгөх юм 3 жил лице гэдэг юм байна. Бас монголоор лице гэх үү? Лице гэдэг. Лицед нэг сургууль сурдаг байсан. Миний одоо доотлын анги байсан. Тэгээ сүүлд нь бас нэг хотод гэж тэр Porsche-ийн Варшавд их сургуульд ороод тэгээ би тэгээ Варшавд амьдарч байхдаа тэр охин над руу нэг удаа чат бичижсэн юу байна. Манай түрээ зэрэлтэй гэж. Тийм үү тий. Бидний холбоогоо тасалсан байсан. Бингүүд надад манай түрээ зэрэлтэй гээл. За тэгээ авчлаа. Би түрээ нэг найз охиноос салсан байсан тэгээл. За. Тэгээ нэг олз ороод ирлээ. Өөрөө ирлээ гэдэг баярлалаа тэгээл. Гэрт нь очлоо. Гэрт нь очсон чинь тэр түүний гэр байгаагүй. Найз залуугийн гэр байсан. За. Найз балкон руу гэж яасна. Найз залуу тэгээ Варшаваас нэг 304 км газар аав ээж хоёр лугаа амралтаараа явцсан. За. Тэгээ мань хүн гэрийн тэр хооронд нь гэрт нь чамайг дуудсан байна. Намайг дуудсан. Зоригтой юм тий. Тэгэл тэр чинь 100 байсан. Тэгээ мангар халуу нэмэх 30 би тэгээ ядаж яхад гэрт нь очтон нэг джинс өмссөн байсан. Бүр мангар халуусаад байдаг. Йоо тэг би нэг халууцаад байна. Яа ядаж джинс өмссөн байна гэсэн чинь манай найз залуугийн шортыг өмсчихөөч гэж надад шорт нэг байна. За. Тэг сүүлд нь тэр орон дээр нь яагаад хийгээ. Цаг ингэж байгаа юм байна. За. Ер нь яг иймэрхүү л хийсэн бахнаа чаа. Ууртай байсан маашин. Цалаагүй ч орон дээр би хийж ийн гэж. Тэгэнгүүт нь маргааш өглөө нь надад хоол моол ийж өгөөд. Бүр чамайг жаргаасан биш. Тэгэнгүүт нь би тэр угаасаа тэр шүршүрд ороод тэгэл нөгөө найз залуугийн арчаараа арчаал тэгэл сүүлд нь би гахтаа аймаар яасан л да. Тийм навшин хамаг юм хэрэглээд өө. Хамаг юм хэрэглээд. Найз охины нүртэл хэрэгэлсэн байдаг. Харин тийм би сүүлд нь мдэггүй байсан болохоор тэгэл сүүлд нь яг тэгэл яриад бодсон л доо ёо. Тэгээ би хэрэг бас нэг юм байдалд байсан бол бас хэцүү хүн байж тээ. Манай найз охин ингэ байж ивэл бас ямар муухай юм байд гэж бодсон гэж байна. Тий. Тийм шүү. Тий. Амар муухай. Үнэхээр муухай. Чи яг нэг юм ярих гэсэн. Гэтэ яг нэг одоо миний амьдрал дээр ингээд заахаа би ингээд хорооллох тэгэл олон найз нартай бид ч ингээд бас практик 10 хэдүүлээ л дээ. Тэгээд зүгүү буруу. За яг ер нь жишээ харж ахцаа эргэн тойрны янз бүрийн жишээ харж ахтал ирчүүд бол угаасаа явж гин. Ер нь бол гимгүү гээл явж гин. Тэр олон юм дунд нэг ганц нэг тохиолдол бас байдаг байхгүй. Ямар дуурлал. Тэр их аюултай санагдсан надад бол. Гэр бүлээс гадуурх одоо харилцаа биш гэр бүлээс гадуурх дуурлал гэж нэг амар юм байт юм байна. Тийм юм байт юм байна. Тэгээд эрэгтэй хүн чинь яаж тийм штэ. Дурлахаараа толгоогоо алдчих тийм ээ л штэ. Аль толгоогоо. Ямар шийдвэр гаргах чадваргүй явуулчихдаг юм шиг л. Тэр бол их аюултай харагдсан. Ер нь бол. Түүнээс одоо ирчүүд бол бас ер нь бол жоох яагаад гэдэг штэ нэг хараат тус байх нэг хэрэгцээ шаардлага байгаад байдаг штэ. Тэ? Тэгээд бас ингээд удаан ингээд байчаараас нэг жоох ингээд гадар матур жоох явчаад идэх штэ. Би Will Smith-ийн яг хэсэг дээр бол зүгээр миний дотроо батсан юм нь юу юм бэ гэхээр эрэгтэй хүмүүс эхнэрээ одоо жишээ нь ямар нэг байдлаар өөр хүнтэй байсан гэдэг юм сонссон тохиолдолд юм уу эсвэл үзэн харсан тохиолдолд дараа нь тэрийг туулах явцсан амар хүнд байдаг бах гэж бодож байна. Харин зүгээр нөгөө талаас нь харахаар эмэгтэй талаас нь одоо нөхөр нь нэг явчлаа ч юм уу тий өөр гэр бүлээс гадуур харилцаанд орлоо морлоо гэдэг юмыг эмэгтэй хүмүүс давж туулах нь илүү амар хэлбэр
эсвэл илүү арай төвчөртэй байдаг болов уу гэж би боддог. Тийм. Би бас санал нийж байна. уншсан тийм талаас. Эрэгтэй хүн гэдэг гэсэн нэг юм за ингээд ихнэр баригдсан ч юм ингээд амар нэг юм кейс биш үү? Тэнгуут эрэгтэй хүн хизээш мартаж чаддаг ч л. Хизээч мартаж чаддаг ч л. Байнга тэр дотор нь ингээд үргэлжийн мөх байж идэг гэсэн эрэгтэй хүн бол. Тэгэл ингээд яг ингээд худлаа нуугаал ингээд түнш эрэгтэй хүн бол ерөөсөө эмэгтэй хүн бас мартахгүй л те. Бас мартахгүй л те юу гэж мартах гэж байгаа юм биш. Тий. Гэтэ эрэгтэй хүн хизээч өөрчилж чаддаггүйгаараа бас амар юу өөр гэж байгаа юм уу? Тэгээ ер нь яг би зүгээр тэгж харчаад энэ ямар амар контент хийгээд байгаа юм бэ? Тэг гэр бүлмөлийн юу яриад байгаа юм бэ гэж би ерөөхдөө бодсон. Яг ингээ өөдөөдөөсөө хараад тэгээ ер нь бол яг гэр бүлийн гадуур харилцаа гэдэг дээр би бас зүгээр боддог байхгүй яг үндэ ингээд кексээс болоод ингээд гэр бүлээс гадуур харилцаа хүсэж байгаа мó эсвэл үнэхээр яг түрүүний ангаргийн ярьсан шиг дурлалаас болоод байгаа мó гэдэг бас дотроо ингээд амар олон салах гээд байгаа байхгүй зүгээр нэг кекс хүсчээвэл окей нэг шоудлаас огтуу байлаа нэг охин таарлаа ингээд гарлаа явлаа шүү дээ тэгэнгუთ би тэгж боддог байхгүй хэрвээ нэг орогийн явдал байх юм бол би тэрийг бол окей энэ бол one night stand байсан байна гэж ойлгож чадна. Тэр хэрвээ давтагдж байгаа бол окей энэ жоох өөр юм болоо явчлаа гэж ойлгоно гэдэг байхгүй. Тэгсэн чинь эрэгтэй хүмүүс болохоор нөгөө талаас харахтаа ингээд за яг нэг яалгацсан юм чинь дахиад надад яалгах чинь гэж бодоод нэг тийм дурлсан юм байхгүй зүгээр л өөр кекс гэж одоо тэгдэг байж бас магадгүй юм шиг байна. Бүр нөгөө дурлалынх нь юм нь ороод ирэх юм бол бүр бүтэн жил мэйлтэй урт хугацаанда ингээд харьцаж байгаа харилцаан ч гэсэн мессенжер чат мат бичиж байгаа юм хайраа байраа бүр гүнзгий болдог болов гэж бодож байна. Тэгэхээр би ер нь их амьдралаа их би юу гэж би юу гэж хэлнэ гэвэл ер нь эрэгтэй хүмүүс дийлэнх нь бүгдээрээ биш гэхдээ дийлэнх нь юу өсдөг вэ гэвэл нэг цэцгийн дуу шиг те өргөлж те будаатай уурга идэггүй бас хаяа одоо бууз мууз хоошуур цуун те гуляаш ер нь төрөлсөн юм идэх дуртай. Харин толгой нэг тийм тэгж ажилдаг шүү дээ. Угаасаа эрэгтэйчүүдийн толгой тэгж ажилдаг. Угаасаа тэг биологоос олон мянган жилээс. Тэрийг бид нэр ингээ хүлийн зөвшөөрмөөрг байхгүй юу гэн. Тийм. Яагаад заавал эрэгтэй хүмүүс бүгд л угаасаа л нэг юм идэхгүй, нэг хүүхэнтэй насаараа кексдэггүй, олныг хиймээр байдгийм аа. Одоо энийг ойлгох гэмээрг байгаа байхгүй юу яг үнтэй. Эмэгтэй хүн ч гэсэн тэгж боддог шүү дээ. Одоо жишээ нь би ч гэсэн ингээд нөхөртөөгөө ингээд 10 жил амьдарч байхдаа за зөөрөнтэй л ямар ах бол гэж бодож ирсэн тий. Тэгэнгуутаа гол нь эмэгтэй хүмүүсийн айгаад байдаг юм нь цаг баригдах юм бол одоо тий нөгөө эрэгтэй нь одоо хизээч одоо уучлахгүй тэр юм ингээд бүр навс дуусна штэ гэж айдаг айдсан. Ер нь тийм юм болно л та. Тэг нэг юм гэвэл бас миний ер нь хүмүүс юу гэж ярьдаг гэвэл эмэгтэйчүүд илүү ухаантай илүү ухамсартай юу араар тавьдаг. Эмэгтэйчүүд чи ер нь гэхдээ яг ирчүүд бол үнж төлөө амтээд шүү дээ ер нь бол. Тийм л дээ. Гэтэ хэрвээ араар нь тавих юм бол амар логиктой юмнаа гэж. Амар логиктой амар ухаантай зөв одоо жишээл амар тийм төлөвлөгөөтэй араар тавьдаг байхгүй эмэгтэйчүүд. Эрэгтэйчүүд бол тэгэл тэ баригдаж яг нэг цаг үе бас амар сайн мэдрэх хэрэгтэй хаа. Яг бас ингээл нилээ нас ингээд хөрх явчих штэ. Ингээл бүх ингээд нилээ жил ханж манлаа бүх юм ойлгомжтой болоод угаасаа ингээл их хэрэг бол бас эрэгтэй гэсэн ингээл нэг жоохон чадваргүй мэдгүй одоо тэгэл цаг үе амар сайн мэдрэх хэрэгтэй баг. Янз бүрийн асуудлаас болдог баг. Чи үнэхээр бас торгон тоглолт л доо ингээд мянцсан бүр нэг юм хамгийн нарийнхан хугацаар тоглож байгаа хэрэг шүү дээ. Амьдралаараа тоглоод байгаа юм чи. Тэгэхээр бол бас нэлийн чадварлаг тоглох жоох хэрэгтэй. Тэгээд маш сайн худлаа ярьж чаддаг хэрэгтэй баг. Амар олон скил хэрэг болох хаа ер нь бол. Ер нь яг ялангуяа эмэгтэй хүний хувьд шүү дээ. Би бас нэг үлдээ яг сая хэлжсэн эмэгтэйчүүд амар ухаантайгаар араар тавьдаг гэж хэлдэг нэг жишээ гэвэл би бас нэг Европт амьдарч байхад нэг Европт бүрстэй байл балааг нь авсан байх шүү. Үгүй балааг нь аваагүй энд л балааг нь авч байгаа та. Монголоос нэг томилолтоор нэг монгол хүүхэн ирж байгаа байхгүй юу? За. Тэгэл жоохон тийм нутгийн даамсан. Нутаг үзүүлээл тэгэнгүүтээ ингэшээ бол ингэж яваал. Аялуулаад тэгэнгүүт нь оройн клуб явъя гээл. Тэгэл клуб руу дагуулж яваал. Тэгэнгүүт нь яг ингээл клуб шөнө 2-3 болж яхад ингээд тарахын үед за одоо такси аваад нэг Монгол айлд байсан. Тэр айл руу үргэлж гэсэн чи би амар согтсон байна. Би тэр айл руу явах боломжгүй. Топ буудал явъя. Тэгээ яасан. Тэгээ буудал явсан. За.
Тэгээ буудалд яваа тэгээд би болгосон гэхгүй юу. Тэгээ бодлон газар гэж хонолсаа гэж. Тэгээ буудалд очсон заяа. Ерөөсөө огт танихгүй. Бүр гурлсан багц хийсэн заяа. 2 эмэгтэй байсан юм. Үгүй нэг эмэгтэй байсан. За. Гэтэ гурлан багц хийсэн. Ерөөсөө авах танихгүй юм штэ. Гурлсан багц гэж юу? Юу ярина. Хоёр хүн гурлсан багц хийсэн юм уу? Хоёр хүн гурлсан багц нэмэ гэвэл те. Бүх боломжит секс хийсэн заяа гурлсан багц. Орол анаал да гэдэг. За. Бүр бүх юм байсан. Тэгээ байж болно шүү дээ. Яг байж болно л доо. Гэтэ бас бодоход гэр бүлтэй хүн байсан уу? Тэгээ сүүлд нь ингээ харангууд нь гэр бүлтэй хүн байсан. За яг тэ тэгэл. Тэгээ эхнэр нөхөр хоёр ингээ дээлэн өмссөн нуруу бишээ хөвгтэйгаа. Гадаад ганц удаа гараад сайхан амар найдлага уучлаарай. Би гадаад явсан ингээ. Одоо ингээд gara Солонгост ийм юм байдаг байхгүй. Эм гэдэг нэг юм байдаг байхгүй. За. Тэр нь болохоор одоо ингээд ажиллаж байгаа ингээд эхнэр нөхрүүд ингээд янз янз хүмүүс байгаа шүү дээ. Хоорондоо ингээд одоо чи бит хоёр эм байлаа гэж зөвшөөрөл юм уу? Тусгай зөвшөөрөл. Гэхдээ тэр бол ингээд одоо юу гэдгийг бас амар зөвөн амьдрах хэлбэр байгаа байхгүй. Би их нэртэй чи яд нөхөртэй байлаа шүү дээ. Ингээ хоёулаа Солонгост ажиллаж шүү дээ. Нөгөө хүмүүс Солонгост байгаа шүү дээ. Тэнгууд хоёулаа дундаасаа ингээд нөгөө нэг юу ачдаг. Нэг нь байраад болоод нэг нь хоолоод төлчдөг. Тэгээд нэг гэр дотор тэгэл явалдаал байж идэг. Ерхөөдөө гадны өдөр харангууд яг хос шиг ингээ явж идэг. Тэгээд нэг нь уцаар ингээ залангууд нөгөөд нь өгцөн юм шиг байждаг. Гэртээ тэгэл нөгөөт нь залангууд нөгөөт нь бас өгцөн юм шиг байдаг. Түүнээс ингээ хоорондоо тэгэл экстэл тэгэл гэр дотор зүгээр ингээ тусдаа амьдралтаа тусдаа өмслөх тусдаа юм яриад яг юм шанал юм. Гадуур харангууд юм хос шиг ер нь тийм амьдрал байдаг юм байл. Тэр чинь угаасаа ойлгомжтой шүү дээ. Олон жилээр Солонгост ингээ харлангуудаа аль нь физиологийн араар тавилт мөн биз дээ. Энэ бол заахан мөн. Гэхдээ яг тэр бол бас амар сонирхолтой байгаа. Гэхдээ амьдралын шаардлагаар байгаа байхгүй юу бас. Амьдралын шаардлага. Дээрс мэддэг тэр юу вэ? 2 юм уу 3 жилээр гэр бүлээ жижиг гэж авж байгаа хүн тэнцэн одоо жишээл дийлийнх нь ингээ харалцсан байгаа. Тэр хүн одоо кекс хэрэгцээ бол байгаа штэ. Байгаа. Тэгээ секси хэрэгцээ байгаа. Тэгээ хажуугаар нь бас байрны мөнгө төргөө хоомоор байгаа. Тэгээд бас айгуу хоорондоо амар ингээ тохиролцдог гэж байгаа байхгүй юу? Ер нь тэгэл за би юунесээ ямар ч тохиолдолд мөнгөтэй холбоотой юм гоохгүй моохгүй ч гэдэг юм а тий. Бас амар ингээ зөвүүн яадаг байгаа байхгүй. Мөнгөөр ажил хэрэгч маягаар. Ажил хэрэгч маягаар одоо чи дахиад өөр энэ хавьд өөр юмтай юу яахгүй шүү. Эсвэл юу яавал имлэгт заавал үзүүлэх хэрэгтэй. Юу гэж тийм гэрээ байгуулсан тий. Тэгж бай. Гэтэ бас эмгтээчүүд жишээ нь тий заамжсантай зүгээр харилцааг үзэр кекс харилцаатай байна гэвэл тий эмгтээчүүд яг тий эмгтээ бус найзуудтайгаа нөгөө эрэхтэй яахыг хүсдэггүй тий. Бас давхар секстгэг. Эмэгтэй хүмүүс нэг хүнтэй үгүй нэг эрэгтэй хүн байлаа те нэг эмэгтэй хүндээ кекслээ. Гэтэ зөвхөн кекс ярилцаатай те. Тэнгүүд нь тэр эмэгтэй хүнийх нь өөр юм бусд эмэгтэй хүмүүстэй яахыг хүсдэггүй те. Тэр эмэгтэй хүний өөр эмэгтэй найз нартай тэр эрэгтэй хүн бас ингэхүүл ер нь ууртай дург байдаг тийм ээ. Тийм штэ. Яагаад ямар сони хайрлах гэж юу амар сонирхолтой шүү дээ. Одоо зүгээр ойлгомжтой шүү. Ойлгомжтой. Яг би ойлгож байгаа та. Нөгөө мэдгүй одоо нэг тийм хин нэгний одоо уулздаг залууг өөр нэг найз нь сонирхох нь одоо гэмтэй үйлдэл юм шиг нэг тиймэрхүү зүйлүүд зарим нэг хүмүүс дээр бол анзаарэгддэг. Зарим тохиолдолд тэр нь бол ямар нэгэн одоо сэтгэл мэтгэлээ харилцаа байхгүй зөвхөн кекс гэдэг юм дээр за магадгүй нэг залуу одоо гайгүй байгаад байлаа гэж бодъё л да. Тэгэхээр тэрийг хоёр найз сонирхч юм бол хоорондоо жоохон бас би биндээ уурлах марк юм бол байдаг юм аа хүүхнүүдэд. Тэрийг гэхдээ яагаад гэдгийг энэ бол би мэддэг юм аа. Би зүгээр тэгж уурлуулж исэн байж магадгүй гэж. Асуулттай. Гэтэ энэ хоёр юунууд бас байдаг те. Гэр бүлүүд зөөр ингээд хоёр талд гэр бүлтэй ирнэ атайхан ингээд яваад мод нэг л яриа. Харин тийм те. Тэрхүү юмуд бас аягүй хажигдчихлээ шүү дээ. Би юундээ гаалахгүй болохгүй тэгэл. Тэр бас ухаантай байгаахгүй да би бинийхээ ер нь амар тийм одоо англиар чинь mature гэдэг шүү дээ. Ухамсарлж байгаа. Би тэгтээ ер нь л тэгтээ гэр бүлийн гадуур харилцааны эсрэг ер нь бол. Одоо жишээ нь миний одоо яг өөрийн баримтлагдаг зүйл бол юу вэ гэхээр би хэрвээ ингээд одоо би ингээд сингл мам болчиход байгаа шүү дээ. Тэнгууд ингээд нэг залуу сонирхох ч юм уу ямар нэг надаас нэг хэрэгцээ байгаа шүү дээ. Тэр моментт бол их нэртэй эсвэл хүүхдтэй байгаа бол миний хувьд энэ бол би анханаас нь кэнсел хийх хэрэгтэй гэсэн үг. Тэгээ би бас яг адилхан гэдэг ер нь бол тэ урдах житгээд байх дурггүй хэрвээ би мэдэх юм бол ерөөсөө тийм юмд орооцолдохгүй. Ягаад гэвэл тэгээ зөндөө сингл хүмүүс байгаа юм чи би заавал хүний амьдралд ороод тийч юм тэр шиг муухай байхгүй.
Тийм шүү дээ ер нь тий. Гэхдээ үнэхээр амар дурлчул яг хуу. Гэхдээ би дурлжсэн л та одоо гэр бүлтэй хүнд амар дурлсан л та. Тэг булаан л гэж үзэн шүү дээ. Юу гэж тий. Уу яг зүгээр би өөртөө биш шүү чи. Яах уу гэдэг. Үгүй би нөгөө ийм байхгүй юу. Ингээд ихнэртэй хүүхдтэй хүнд ингээд дурлцлаа шүү дээ. Тэгмээ тэр хүн надад амар таалагдаад байна. Би энэ хүнтэй хамт баймаар. Тэр хүн бас надад ингээд таалагдсан шүү дээ. Ягаад тэгэхээр нөгөө байнга будаатай ураг хидээд байгаа юм чинь бас өөрөө мэдгээ дээ. Тэр момент дээр ингээд бит хоёр би биндээ хоёулаа ингээд сонирхож байгаа мөртлөө цаана нөгөө нэг бас нэг амьдрал байгаа. Тэр чинь би нөгөө талд нь бас өөрөө амьдарч үтсэн болохоор тэрийг мэдж байгаа учраас иймэрхүү юмнуудыг бол дуусгах ёстой үед нь дуусгах эсвэл cancel хийх ёстой үед cancel хийх гэж үзсэн. Тиймд оролцдог хэрэггүй. Би бол одоо хэрвээ ингээд нөхөртэй хүнтэй ингээд явж байгааг л тэ зүгээр тийм кейс ингээд заах тийм жишээ те ингээд бодож байгаа байхгүй. Зүгээр эсвэл ингээд хажуугаар өнгөрч байгаа байхгүй. Тэгэнгუთ ингээд цаана яг би байгаа байхгүй. Тэр эрэгтэй хүний оронд би байвал яах вэ гэж бодож үздэг гэсэн үг тий. Яг наач л ахгүй ер нь бол тэгэхээр амар муухай л да. Би бол энэ талаас тэгээд ер нь харин тэгэхээр би ингэж боддог байхгүй. 3 дахь этгээд байх сонголтыг хийж байгаа хүмүүс юу бодож сонгодог юм болоо гэдэг юмыг би амар гайхдаг байхгүй. Тэгээд ялангуяа бүсгүүчүүд бол 3 дахь этгээдийг амар үзээ ядаад дарах эрдэнэ рүү авч яваа шалтлаад Facebook дээр зургийг хийгээд да гэдэг заяа. Тэнгуут би бас заримдаа зүгээр өөрөө тэгж боддог байхгүй. За гэр бүл мөлтөө хүн амтны руу чат мат бичиж жагаад одоо нөгөөт нь скриншот мод болоод явал өнгөө болно зүгээр. Тэрний оронд зүгээр ихнээс нь ингээл cancel хийгээл явах хэрэгтэй. Гэтэ ирчүүд бас нэг эмгтээчүүдэд жоохон дэм юу лээ жоохон одоо дахин угаадаг жижиглэх юм уу те би одоо ихнэр би бодлоо ярьдаг. Ерөнхийдөө ихнэр өгдөө мөртлөө би одоо ихнэрээс салсан одоо тэгэл энэ нэг тэр бас хэцүү. Зөвхөн зүгээр хамт амьдэрдэг юм аа гэж юм уу. Ихнэр байхгүй маахгүй гэж ярьж байгаа юм байдаг шүү дээ те. Мэдгүй одоо тэгэл ёо тэгээ ер нь сонин асуудал шүү. Энэ гэхдээ одоо манай яг энэ бидний үеийнхний дунд одоо нэстэ хавар тавдар гэдэг шиг амар муухай хэцүү асуудал. Тэгээд би өөрөө ч гэсэн амар олон удаа юм гэр бүлийн гадуур харилцааны асуудлуудыг одоо барьж ирсэн гэх юм уу хаашаа тий. Тэгээд тийм болохоор бас энэ амар миний хувьд бол жоохон юм хортой зүйл санагддаг. Тэгэл хүн хүний амьдрал руу ороод ичдэг юм да тэгэл. Бидний ээж аавын насныхыг би ингээ ажиллаж байгаа байхгүй. Тэгэл ингээл түүх сторинууд сонсч мөсөөл байж байгаа бас нэг л сайн өгнүүд байна. Ямар өгнүүд вэ? Насны амраг. Насны амраг уу? Бүх насаараа явуулдсан хүмүүс байдаг юм шүү дээ. Би ихнэр хөвгтэй. Гэтэ тэр үед юм байна. Тэр үед чинь ингэдэг байсан гэсэн нөгөө ганц би хүмүүсээс татвар авдаг байсан. Гэр бүлтэй хүмүүсээс болохоор хүүхд төрүүлэхээр мөнгө өгдөг уулзаас. Тэгээд тийм болохоор амар олон хүүхдтэй байдаг байсан. Тэгээд хэрвээ салах юм бол донгодуулдаг гэх тиймэрхүү асуудлууд байсан болохоор хүмүүс нэг салдгүй малдгүй байсан юм шиг байна. Тэнгууд одоо болохоор ингээд бидний үеийнхэн одоо дэндүү эрхчлөлттэй сайхан болцсон те. Тэгээд яа би ингээл ганцаараа чадна. Яа ди хүүхдүүдэд өсгөж чадна матна гэлтэй. Тэтгэврийн амраг гэж байгаа юм болов? Тэтгэврийн амраг. 65 мар өнгөрцөн хүмүүсээс хийж л очно гэдэг шүү дээ. Өө тийм үү? Аагүй юу? Тэр талаар би өстэй яг сайн мэдэхгүй байна. Гэтэ яг энэ амрагийн асуудал чинь энэ хоорондын секс ингээд хөрцний л асуудал та. Хөрсний асуудлаа тэр нь юу гэсэн үг? Хөрчж байгаа асуудал. Яг нэг сонирхолтойгаа ингээл жоохон нэг хэвийн удаан явангууд сонирхол нь бураад өөр юм сонирхдаг гэдэг санаа яваад байна л да. Тэрэн дээр би бол санал нийлж байгаа. Одоо жишээ нь миний бол зарим тэгээ ер нь бол эрэгтэй хүн чинь юу өөрөө ярихгүй. Ер нь эрэгтэй хүмүүс. Ер нь эрэгтэй хүмүүс чинь хордон эмэгтэйчүүдэд асуудал байна. Сексийн асуудал байна. Би бол байдаг гэж боддог заяа. Бас ингээд юмыг бас ингээд хэрвээ гоё нээлттэй гоё ингээд харилцаатай эсвэл ингээд бас ингээд шинэ юм л ингээд оруулж явах хэрэгтэй л доо ер нь бол ингээд харин тийм өдөр өгсөн жишээ найз захтууд аяа хөгжилтэй ингээд байх хэрэгтэй байхгүй юу юмд ингээд миний бодлоор шинжлэлтэй байх хэрэгтэй нөгөө нээлттэй бас ингээд ярмаар байгаа байхгүй юу за ингээд тэ эрэгтэй хүн чинь тэрнийг яг бас нэг юм алаад байгаа мэдрэмжээ бас авах хэрэгтэй байхгүй юу тэгэхгүй зүгээр бас нэг юм мэдгүй одоо тэгээд бас хэрэгцээг нь бас хангах хэрэгтэй зэ. Тэр нэг савыг бас ингээд дүүгээд ах юм бол тэр асуудал нь гайгүй шүү дээ. Тэгээд бас сая ярихгүй зэ. Тэгээд 50-дгүй мавдгүй гомдлохоос чаашгүй зэ. Нэрээс шүү. Тэр чинь өөрөө хичээх хэрэгтэй байхгүй юу? Мэдээж шүү. Юу тэгж боддог.
Тэгээ одоо ингээд амар санаа зовж мавд юм яа. Тэгээ хаа нөгөө бүрэг гिचмхийн Монгол бүсгүй мөсгүй гэдэг тэгэнгუут одоо жишээ нь зүгээр л ингээд нэг болгоод ингээд байгаад байх ёсгүй өөрөө яавал ямар байх вэ гэдгээ ингээд ерөөсөө нээхгүй байна л гэсэн юм. Надад бас нэг таалагддаг зүйл гэвэл юу нэг Монголд анзаарагдсан юм байгаа. Жишээ нь тэгээ заавалчгүй алкогол хэрэглэж секс хийдэг эмэгтэйчүүд. Дийлэн эмэгтэйчүүд. Тийм биш үү. Тэгэхээр нэт за яа би жишээлбэл тийм бүр арх умарг байна шүү. Тэгэл арх уухгүй имэр бас имэр байна шүү. Тий, эрүүл нь хамгийн хичээд идэг гоё шүү дээ яг нь. Хичээд идэг. Үгүй эмэгтэйчүүд хичээд идэм байлгүй дээ. Тийм байлгүй дээ. Чи ер нь одоо кекс байгаа хүмүүс чи ерөнхийдөө хөвчлөө уучаад хийх үү? Эсвэл уугаагүй хийх үү? Мэдээж ууж хат юм. Нилээд шүү дээ гэж. Come on baby. Уучаад хийж байна. Нилээ уучаад. Тэгтээ нэмэгтэйчүүд бас амар сайн нэлт болмоор байна. Энэ боловсрол би болгосоо гэж бодож байна. Би ингээ Япон порно морно үзэж байгаа байхгүй юу? Тэгэл яг жижиг бовтон хүмүүс яаж алдгийг харж ин л та. Тэгэл Америк мөмөкүүд ингээ харж аваад ингээл би орноор нэрхэд ингээ соёлоор нь судалж байгаа. Япончуудыг харангуйтай хандлага тийч ингээд япончууд ажилтаа амар мундаг штэ яг сайн тий юм чамбаа тэгэл сэтгэлээсээ ингээ бүрэн гүйцэд хийдэг эмгтээчүүд нь хүртэл тэгж байгаа байхгүй ингээл хотлоо жижигхэн бавнд амар дуурч муугараа тэр чинь ингээд Япон эмгтээчүүд чинь бүр ингээ улам ингээл тий бүр улам мэдээлэл тэр чинь урамшаад бүр ингээл тэр амар хөгжүүлсэн тэгэл амар оршилт маршилт ингээд та нар яг ингээд сайн мэдгүй боловч тэр нэг стандарттай заяа эхлээд яг оролдоход хүртэл ингээд дөрвөн үе шат мат ингээд дамждаг байгаа байхгүй. Эхлээ ингээд босож зогсоож байгаа, хэвтүүлж байгаад ингээд үнсэж байгаа тэг хөхин ингээд янз янзын ингээд одоо тэр нэг Японы нэг юм заалан дотор зэ ингээд 500 хос ингээд хийдэг. Тийм амар том юу байдаг шүү дээ. Японы бичлэг байдаг шүү дээ. 200 заахаа юу юм бэ нэ? 250 матрасан дээр 500 хүн хийж байгаа байхгүй юу? Том заалан дотор ингээд амар гэрэлтэй. Тэгээ юу сольж байгаа хүмүүс зүгээр бүгд командаар ингээд юм өргөнгөт бүгд ингээд байрлал сольдог байхгүй юу? Байрлаа гэж хүмүүсээ орноо сольдог юм уу? Үгүй байрлал. Нэг хүмүүстэйгээ. Нэг л хүнтэйгээ их юм үү те? Нэг матрасан дээр нэг хүнтэй. Тэгээд битүү зав юм. Тэрэн дээр яг дараалал мараалынсаа хараараа за та нар ингээд үзээд тэг яг орчлоо яг яаж хийж ингээд дөрвөн янзаар явуулаад тэгээ ингээд яг эмхтөө тавих талдаа тэтэр бол бүр үнхээр төгс судалсан байгаа байхгүй юу? Тэр коронавирус нь харж байхад яг ингээд оршил маршрут. Тэгээ та нар ингээд киноноос сурсан юм аа ингээд эмэгтэй хүн дээр хийчээ гэхээр эмэгтэй хүмүүс нь үгүй бойл гэдэг юм үгүй үстэй. Тийм шүү дээ. Ер нь эмэгтэйчүүд амар бөглөө шүү дээ. Бас амар хаалттай шүү дээ. Тэгээ эмэгтэй хүнээс шалтгаална. Тэгээ ер нь шалтгаална. Тэгээ ингээд яг хөө нээлттэй байна гэхээр ингээд яхан болчих гээд идэм шиг байгаа заяа. Тэгээ ингээд мөнгө авахгүй үстэй. Ахгүй харин зөв бүр хямдхан яхан болох гээд идэм юм. Гэ яг тиймэрхүү тал байдаг зарим эмэгтэйчүүдийн хувьд одоо жишээ нь ингээд магадгүй одоо байрлал нь 69 гэдэг байрлал руу оронгууд те үгүй гэл толгойг түлхэж мүлхдэг ч юм уу те өөрөө хичээж мичээд те ууг нь бол амар чөлөөтэй байх хэрэгтэй шүү дээ. Эсвэл магадгүй юу гэдэг чинь зарим эмэгтэйчүүд порно үзхийг муухай гэж боддог хүмүүс байна. Ер нь бол хөдөө махшиг охтууд бол тэгэл одоо хичээд л байгаа юм байл. Дуулан дотор нэг бол амар юм байгаа шүү дээ. Ингээл бүр ингээл те хад матруу авирч юм байна. Баг болчонлог байгаа шүү дээ. Тэр шин тэгээ ингээл хөдлөхгүй заяа ингээл бүр хөлдөө. Зимшмөс эсвэл тэгэл ингээл дуурахгүй заяа. Дуу амар чухал гэж би бодсон. Тэгэхээр эмэгтэй хүний зүгээр явц зүгээр удаан л байдаг гэж би боддог. Яагаад тэгэхээр янз бүрийн ингээ олон хүнтэй ингээд хийлээгээд тэр маань бол ямар нэгэн байдлаар нөгөө цааш нь ингээд ахиад идэг биш. Нэг хүнтэй удаан байх юм бол тэр төвшин арай жоох ахиж эхэлдэг. Миний бас нэг яг наад дээр ярьж байгаа зүйл гэвэл миний анзаарсан зүйл гэвэл эмэгтэйчүүд амар тийм те аюулгүй байдлыг юу нэрхэмлдэг те нөгөө хүнтэй итгэлцлийн тийм чөлөөтэй байх тэгжээж нөгөө явандаа илүү задарч нээгдэж би юм дуртай ингэмээр байна тэгмээр байна гэдг нь урт хугацааны явцдаа нээгддэг болохоос зүгээр окей ингээд нэг танилцаад өгшөө да гэж байгаа бол тэр хоёр нэг тэгж би тийм дуртай би тэгмээр ингэмээр гэдэг ярилцлага хийгдэхгүй шууд л зүгээр л ёс олгоод гэдэг юм гэж боддог те. Хөөе тэд нэг ийм юм байна
одоо нэг 50 жүзэг эмэгтэйчүүд амар их байдаг гэдэг байгаа байхгүй юу? Надад танилцуулах гэж байхгүй. Худлаа шүү. Жок. Нураг болов гэж. За яг комеди дээр team сэдвүүд бид нар бас их ярьдаг. Одоо жишээ нь Алия бит 2 маяр бол зүзээгүй эмэгтэй гэж. Бид нар чинь болохоор би өөрийнхөө ингээ хар ухаанаар бодонгууд би бол зүгээр ингээд саагаа тавьчихдаг байхгүй юу? Эмэгтэй хүний харилцаагүйгээр окей. Тэгээ тийм байгаа байхгүй. Тэгээ би бол ингээд ямар ч тохиолдолд ингээд өөрийгөө ингээд зохицуулаад сурцсан байгаа байхгүй. Эрэгтэй хүний тавих хүмүүс ингээд өөрөө байна ингээд гэхдээ өөрийгөө ингээд бас ингээд тавиулах үзээгүй гэж байгаа байхгүй. Гараалтаа гэсэн. Өөрийгөө ингээд тавиулж үзээгүй гэж байгаа байхгүй. Тэгээд тийм хүн яаж өөр хүнээр өөрийгөө тавиулуулах гэдэг байгааг би бүр гайхаад байгаа байхгүй. болж байна. Одоо ингээд өөрийгөө ихлээр судалсан заяа ингээд тавиулаад ингээд хурдан удаан янз бүрийн ингээд нэг тийм туршлагатай болцсон. Ямар ч нөхцөлд ингээ өөрийгөө бас эвтэйх ингээ тавилждаг бодлолтой болсон хүн чинь хүнтэй хийвэл яг ингээ бас ирж гэн эдэр наад дээр чинь бас юу н гэр бүлийн хүмүүжил маш их нөлөөлж байгаа. Одоо жишээ нь гар хангалагыг наачин стотэ одоо балиар ч юм уу садар ч юм уу янз бүрийн тэрнээс шалтгаалаад тэр хүмүүжлэнээс тухайн хүнд ир эмгүүд юу н нөлөөлж байгаа. Тэгээ би бас өмнө энэ талаар ярьж лээс угаасаа октод тэрийг бол нүгэл гэж удаа тий. Би бол өөрийгөө нүгэл хичлээл гэж удаа бурхан тэнгэр үний би дахиж хизээ чи нэг хийхгүй гэж өөртөө амлаад маргааш ингэ бийжсэн төгөллээ байхгүй. Яг тэр үеийн юм бол үедээ үлдчихэж байгаа. Одоо харьцангуй юм нээлттэй болсон учраас гайг байх гэж бодсон. Өөрийгөө зэрлэг тавилдаг болсон дараа бол тэгээд ир хүнтэй унтаад тавилж чадахгүй байвал заастаа хохин нэрээ. Тэгтээ бас одоо тэгээд бас нийгмийн ер нь чиг хандлага бэлгийн боловсрол ер нь бол таарах шүү дээ. Илэн даалан асуудалтай. Тэгээ илэн даалангуудаа бид нар бас нэг тодорхой хэмжээний одоо үүрэг гүйцэтгэж байгаа ер нь хүмүүс илүү нээлттэй байгаасаа ер нь бас илүү энэ тал дээр илүү боловсралтай байгаасаа. Гэтэ тэргүй амьдралд ер нь бол кекс амар чухал ахгүй. Ягаад гэхээр бид нар үнэхээр одоо кексгүйгээр амьдраад хорвог барна гэж хизэж байхгүй. Энэ бидний амьдралын амар чухал зүйлүүдийн нэг. Энэ зүйлийгээ бид нар бас гоё байлгах нь чухал. Хэрвээ магадгүй гоё байвал түрүүн ярьсан сэдвийн одоо жишээ нь гэр бүлийн гадуур харилцаа гэдэг юм байхгүй ч байх магадгүй шүү дээ. Ер нь бол тэгэхээр бид нар бас тэр зүйлийг амар анхаарах хэрэгтэй. Тэрэн дээр бид нар өөрсдөө гоё байхын тулд ялангуяа магадгүй яг манай төчний хэлж байгаа ангаргийн хэлж байгаа охтод бол бас ингээ бөглөө баймарг байна айлуулах нээлттэй гоё чи яавал гоё байдг өөрийгөө мэдмээр байна те тэрийг ингээ задламаар байна те тэ өөрийгөө амар сайн ингээ чи эмхтэн өөрөө хичээж ижил 50 нэстэй ер нь бол тийш тий өөрийгөө танин мэдэж те эмхтэн хүн чинь олон хэсгээр одоо таашаалын мэдрэмж авах боломжтой бас өөрийгөө таньж мэдэж би юунд дуртай юм бэ те яг одоо төгчийн би одоо дээрмээр ч тийм үү эсвэл ингээл бас те эсвэл ингээд яг ирж байгааг бас хэлмэр байгаа байхгүй яг ингээд ирчүүч ингээд ухаад байдаг тэг яг хаана явааг мэдэхгүй яваад нэг дуун өндөсчсэн бол алга болчих. Ундарчуу яачуу гээл. Тэгэл ингээд нэг юм яг буруу үед нь ордоо өдлөө хэрэгтэй үед нь удаа өдлөөд байгаа эдрийгээ бас ингээд яг мэдээлэл хэрэгтэй байхгүй авмаар байгаа. За лүү I'm coming эдрийгээ яг англи брендээр гардаг шиг ингээд тэгэхээр зарим эмэгтэйчүүд ер нь надад таалагддаг шүү дээ амар тийм шулуухан ойргоо мэдээ за ер нь ингээд хийгээрээ ингээл яаш ингээл дотоод тавих чинь шүү юм гээл те яг өөрийгөө юу мэддэг. За ингээд хийвэл надад илүү юм тавих магадлал өндөр байгаа. Тэр сүүлд нэг тийм нэг сургалтын төвнийг нээгдсэн гэд нэг скриншот яваадсэн шүү дээ. Тим юм заана гэд би тэрийг бол айгу зүг гэж бодож байгаа. Одоо тим юм байх хэрэгтэй. Яг тэгэхээр YouTube биднэр дээр заяа Оросын тим ийм секс сургалтын төвийн бичлэгүүд байдаг заяа. Тэр нь ингээд эмдээлтөө ингээд тавьж ийснаа яаж одоо жишээ нь орол хийх хүч юм те. Тэрийг ингээд толгойг ингээд хөдлөх ёстой гэдэг ч юм уу те. Одоо тийм баах хэрэгтэй гэдэг тэгж заадаг заяа. Тиймэрхүү юм сургалтын юм бичлэгүүд хүртэл байгаа даахгүй. Тэр маань хинт одоо тэр зориулагдаж хийгдэж байгаа гэхээр тэр хүүхдүүдэд биш байхгүй юу? Хүүхдүүд тийм юм үүдэж байхгүй. Тэр эмэгтэйчүүдэд одоо эхнэрүүдэд эднэр зориулж байгаа байхгүй. Тэр эхнэрүүд чинь магадгүй одоо кексээ айгу дажгүй таатай сайн байж иж нөхөр нь ийш тийш явахгүй ч юм уу те. Тийм байх аргамжаа ч юм уу те юу юм базах хэрэгтэй байхгүй юу? Важинагаар базмаар байгаа байхгүй. Тэгээ би бол базж чадаагүй л те сар гэж. Тэгтээ тэр нь бол ер нь аль талаас л шүү дээ. Эмэгтэй хүн ганцхан эмэгтэй ничээгээд одоо тэр юм чинь болохгүй. Мэдээж хоёр хүн хоёулаа үсээд хийж байгаа үйл ажиллагаа хоёр хүн хоёулаа хичих хэвээр. Тэгжээж энэ хоёулаа зэрэг нөгөө нэг оргил дээр очих хэвээр. Манайхны ингээ харж байгаагаар нэг нь л хичээгээд байгаа байхгүй.
Тэгээ нөгөөт нь гомдоод байгаа байхгүй. Тавилж гомдохгүй гэж бодлоо. Уул нь өөрөө яг ярих хэрэгтэй байхгүй. Чи ихлээ сайн оршоо тий. Оршил гэлөө. Яг ингэж оршмоор байна. Гэтэ 90 юм альтлан хичээгээ тэгэнгүүт нь одоо жишээлбэл ядаж дэ стресстэй нийгэмд бас стрессээ тайлаад аль талын тэгээ уурахгүй. Бас ингээд тоглоом ашиж болно шүү дээ бас тий. Зөндөө олон тоглоомод байна. Дэлхийн хамгийн мундаг тийм гар одоо мундаг гар байна шүү дээ. Тэрнээс дэлхийн хамгийн хямдхан вибратор илүү ажилдаг гэсэн шүү дээ. Илүү дээр гэж хэлээ. Тэгээ бод залуучууд мэн гэж. Дэлхийн хамгийн мундаг залуугийн талаар бодох ш. Тэгэхээр хямдхан вибратор авчих гэж. Тийм яа тийм. Янз янз юм байд юм шиг үлээ. Тоглоом тэгээд савхан атсан бандаж байд юм шиг. Би нэг яаж авч өмсмөр л. Би бас юу гэж бас нэг юм зоддог эсвэл зодуулдаг эсвэл янз янзын төрөл байдаг шүү дээ. Харин бид нарыг мэдгүй амар их юмнууд байгаа. Одоо жишээлбэл бид нар яаж одоо squirt гэж юу яагаад байгаа, BDSM гэж юу яагаад байгаа, дада цаашаа ингээ зөндөө ингээ хөлгүй их талаа байгаа. Бид тэ нэг squirt хийдэг охинтой бүр үргэжсэн тэгээ бүр сүлд нь бүрдэг. Тэгээ нэг тийм тоглоом шиг болсон шүү дээ. Бүр ингээл тэг тэгээ манай фантом шиг дом гараал те. Тэрийг харин эмхтэн хүн өөрөө сурчтай юм шиг үлээ. Өөрөө сурч болно. Гэтэ энэ бас юунаас юу гэвэл тэр эмхтэн хүн чөлөөтэй байх ёстой. Нээлттэй тэгэнгүүт нь тийм аюулгүй байдалтай тийм мэдрэмж авах хэрэгтэй те. Би аюулгүй байдал дээр байна энэ үнд итгэж байгаа. Тэнгууд зарим эмхтэйчүүд тийм юм байдаг гэдгийг ч мэдэхгүй заяа. Шээцсэн ч гэж ярьж байгаа шиг те. Тийм юм хүртэл байдаг заяа. Ер нь бол тэгэхээр манайхан бас жоохон порно үзэх хэрэгтэй гэж. Тэгж шээдэг октод ер нь дайггүй шүү. Шээх биш шүү дээ тэр чинь. Тэгж хэлж штэ. Тэр их мэдгүй би бол ингээд тийм юмтай порно үзэхээр. Тэр бол хайрын нөлөөс аахгүй юу? Тэгээ өнөөдөр идэлээ бүр өстэй дэвэн дэлхийн бүх юмыг баг ярих шиг байлаа тийм. Тэглээ. За тэгээд ангарагта урилга хүлээж авсанд маш их баярлалаа. Жөөрөөг шууд ор гэвцтэй. Шаардлага тавьсан. За тэгээд Keks podcast-ийн 6 дугаар дугаар ингээд энэ хүн өндөрлж байна. Бүх сонсогчдод хайртай шүү баярлалаа. Баярлалаа.